Сайн байцгаана өрхөн үзэгчтэй тавхан цаг амарцгааж байна уу? Монголын мэдээ агентлаг Баасан гарагийн цаг урд мэдээллийн хөтөлбөр хэлж дугаарыг үзүүлэхэд бэлэн боллоо. Эхлээд хөтөлбөрийн тавч агуулга танилцуулъя. 2015 онд манай улсын эдийн засаг ойролцоогоор 7% өсөлттэй байна гэж төсөөлж байгаа. Алдаагаа богино хугацаанд засч чадвал энэ өсөлтийн 5%-ийг эрдэс баялагын салбараас хангах боломжтой. Төрийн бүх байгууллагууд бараа ажил үйлчилгээ худалдан авсан бол түүнийгээ мэдээллийн нэгдсэн санд байрлуулж олон нийтэд ил болгоно. Монгол улсын ерөнхий прокуророор Магнум Нурмын инх хамгааланг томиллоо. Шаасны нэрмжтэй 3 дугаар төвөмлөгийн хамт олонны хөдөлмөрөөр эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр хүндлээ. Улаан аймаг өнгөрсөн онд гэр хорооллуудаа инженерийн шугамсүүлжэд холбожээ. Минскийн дөрвөн талд хилэлцээгээр батлагдсан Украинд гал зогсоох гэрээ эрх нэм гаргаас хэрэгжиж эхэлнэ. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл Лалын улс бүлэглэлийн санхүүжилтийн их усүрийг хаах тухай тогтоолыг санал нэгтэйгээр дэмжин батллаа. Эдгээр болон бусад мэдээллийн төлөвлөгөөг үзүүлэхээр бид бэлтгэлээ. Эрдэс баялаг 2025-11 хилэлцүүлэг өнөөдөр төрийн ордонд боллоо. За энэ удаагийн хилэлцүүлгээр Монгол улсын эдийн засаг 2015 онд ойролцоогоор 7% өсөлттэй байна гэсэн урьдчилсан төлөв гарсан. Үүний 5% өсөлтийг уулуурхайн салбарын өсөлт хангана гэж үзэж байна. За маш богино хугацаанд энэ салбарт гадна дотны хөрөнгө оруулалтыг татахгүй бол эдийн засгийн бусад салбар дагаад гүнзгий хямрах эрсдэл өндөр байна. Үүнийг хэрхэн засч залруулах вэ гэдэг асуудлыг тал бүрээс нь хэлэлцлээ. Эхлээд бодит байдал дүн шинжилгээ хий. 2011 онд манай улсын эдийн засаг 17.5%-аар өссөн. 2012 онд 12.5%, 2013 онд 11.7%, харин 2014 онд 7.8% өсөлттэй гарсан. Энэ онд 7% өсөлттэй байх болов гэсэн таамаглал дэвшүүлж байна. Сая та үзүүлсэн графикаас манай улсын эдийн засгийн өсөлт байнга буурсан дүр зургийг харлаа. Үүний шалтгаан юу вэ? Тон товчхон хэлбэл уулуурхай эрдэс баялаг түн түшгэлсэн гадны хөрөнгө оруулалт эрс буурсантай холбоотой. Манай улсын төсвийн орлого бүрдүүлэлтэнд бол сөргөөр нөлөөлж байна. За эдийн засгийн үйл ажиллагаа суларч бизнесийн идэвхжил саарч байгаа нь бол худалдааны салбарт гарсан уналтаар бол та бүхэн харж болно. Ялангуяа 2014 оны өрчилсөн гүйцэтгэлээр худалдааны салбар маань одоо 6.9% хасах одоо уналтыг бол үзүүлсэн байгаа. За уулуурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсаар байгаа нь бид нар нэлээд сайн дүгнэлт хийж цаашд хөрөнгө оруулалтын орчингоо сайжруулж дэдвүтсийнхээ ажлуудыг эрчимжүүлэх юм шаардлага байна гэж үзэж байна. Өөр бусад орны эдийн засгийн өсөлт бууралтыг харахаар 0.1 эсвэл 0.2 3 пунктээр буурдаг. Манайх шиг 2 оронтой тооноос шууд нэг оронтой тоолог гулгаад ордог тохиолдол бараг байхгүй. Хэдийгээр дэлхийн эдийн засгийн хурд ерөнхийдөө саарч дэлхийн эдийн засаг зөнхлөх үүрэг гүйцэтгэж байгаа хятад түүхийдийнхээ экспортын хувь хэмжээг хумих бодлого баримталж эхэлсэн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байгаа ч гэсэн бидний алдаа энэ салбарт дэндүү их гэдгийг өнөөдөр судлаачид нууж хаалгүй үнээр нь шуудхан хэлж байна. За яг ашигладгийн даваан дээр уулуурхайн салбар хөгждгийн даваан дээр бид хөрөнгө оруулалтад хөгөө явуулсан. Тэр хөөж явуулах процесс бол 2008-аас 2012 оны улсын хурлын гишүүд хийсэн процесс л. Гинтийн ашигын татвар гэж гаргаж ирсэн, гинт гаргаж ирсэн, урт нэртэй хууль гаргаж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг ялгуурлан хөөх тухай хууль гарч ирсэн. За үндсэндээ энэ гурван хууль чинь л Монгол улсын хөрөнгө оруулалтын орчныг төдийгүй Монгол улсын эдийн засгийг халаа хийчихсэн юм шүү дээ. Тэгээ энэ алдаагаа засгаж 12 оноос хойш монголчууд ард нийтээр зовж байгаа. Энэ бүхнийг нэгтгэхэд үзвэл бид бусдад алдаагаа тохож гадныхан монголчуудад онцгүй хандлага гэхээсээ илүү өөрсдөө дүгнэлт хийх цаг болоод байна. Үүний тулд эхлээд эрхцээ орчин тогтвортой мөнгө оруулж байгаа гадныханд бид найдвартай итгэлтэй таны мөнгө аюулгүй гэдгээ батлах эрхцээ орчин тодорхой ээлтэй орчин хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Ялангуяа сүүлийн жилд бол их анхаарал хандуулж байна. Тэр хөрөнгө оруулалтын хуулийг батллаа шүү дээ. Энэ бол аюул сайн хууль. Одоо дэлхийд дээр өнөөдөр хэрэгжиж байгаа сайн хуулиудын нэг. Дээрээс нь бид нар ашигт малтмын хуулиа батллаа. Дээрээс нь газрын тоос байгалийн хуулиа батллаа. За тэгээд дээр нь энэ маргаантай байсан 106 лицензийн асуудлыг бараг шийдвэрлэж дуусч байна. Дээрээс нь том төслүүдэд хэрэгжүүлэх гэсэн шийдвэрүүдийг гаргаж байна. Дэд бүтцийн шийдвэрүүдээ урагш нь явуулахаар маш идэвхтэй ярилцж байна. Энэ бүгд маань харин зах руу сайн мэдээ болж очиж байгаа байхгүй юу? Одоо бол харин дэлхийн зах зээл
уулуурхайн салбарт хөрөнгө оруулдаг одоо дэлхийн том компаниуд хөрөнгө оруулагчид бол хөөе Монголд одоо бизнес хийж болохоор болж байгаа юм байна. Монгол руу нэг эргэж харах хэрэгтэй юм байна гэсэн санаа төрж штэ. Манай улс эрдэс соёлын салбараас олборлсон түүхий эдийн бараг 90% бүгд найрамд Хятад ард улс руу экспортод гаргадаг. Ашигт математикийн үн өсөх ирээдүй тун бүрхэг харагдаж байна. Одоо гол нь газрын засны олборлолт нэмэгдсэн, Монгол банкнд тушаасан алтны хэмжээ өссөн. Үүнээс гадна цэсийн үн өсөх байх гэсэн хүлээлтээр тулгуурлаад энэ оны эдийн засгийн өсөлт 7% байна гэд таамаглаж байгаагийн 5% нь уул уурхай эрдэс соёлын салбарт ногдож байна. Төсвийн мөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авч байгаа төрийн байгууллагууд тендерийн мэдээлэлээ ил тод байдлаар олон нийтэд хүргэх ёстой. Худалдан авах ажиллагааны газар өнгөрсөн онд 400 орчим тэрбум төгрөгийн тендер зарласан бол энэ жил 183 тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ талаарх мэдээлэлээ тэд захим хаягтай байршуулдаг. Гэхдээ цаашид төрийн бүх байгууллагын мэдээллийг ил тод болгохын тулд нэгдсэн систем шаардлагатай байгаа юм байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газар 3 жилийн өмнөөс тендерийг захимаар шалгаруулж эхэлсэн. Үүгээр нэг яамны сандар ширээг хэн ямар үнийн саналаар нийлүүлж байгааг эргээд мэдэх боломж бүрдсэн. Гэхдээ компьютерт шивж оруулсан мэдээлэл үнэн зөв эсхийг нэгтлэх боломж тэр бүр байдаггүй. Тэгвэл үүнд ямар хяналт байгааг тодруулсан юм а. За тендер нээхээс өмнө хэрвээ өрсөлдөөн хязгаарласан байх юм бол хуулиараа шудраг өрсөн хэрэглэгчийн төлөө газар ханддаг. Одоо ямар нэгэн заалтан те өрсөлдөөн хязгаарласан байх юм бол тендер нээгээд үнэлээ дууссаны дараа бол сангийн яамд иргэд гомдлоо гаргадаг. Сангийн яамны улсын байцаагч нар бүх материалыг татаж авч үзээд үнэн зөв явсныг шалгадаг. Тухайн төрийн байгууллага хинээс юу худалдаж авсныг иргэд вебсайтаас нь харж болно. Гэхдээ хүн уншиж ойлгоход төвөгтэй олон тоо мэдээлэл оруулчихдаг. Үүнийг илүү ойлгомжтой болгож хин ямар шалгуураар шалгарсныг нь мэдэх боломж бүрдүүлсэн гэж байна. Тендер шалгуулалтын үр дүнг тавихад бол урд нь бол энэ компани шалгараагүй гэтгэл ийм мэдээлэл явдаг байсан бол за төрийн бол орон нутгийн хэмжээгээр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр за шалгараагүй үндслийг нь бас мэдээлдэг болсон байгаа. За дээрээс нь бид нар 2014 онд өөрсдийн зохион байгуулсан тендерийнхаа шалгарсан аж ахуйн нэгжийн тендер материалыг бүрэн ихээр нь тавьж байгаа. За мөн шалгараагүй аж ахуйн нэгжүүдийг яагаад шалгараагүй вэ гэдэг үндсийг нь бас нээлттэй мэдээлж байгаа. Иргэд тендерийн талаарх мэдээллийг дундуур зураас тендер цэгмэн сайтаас харах боломжтой. Гэхдээ цаашид энэ тухай мэдээллийг илүү олон хүнд хүргэх ажлыг хийх юм байна. Хүмүүс гар утсан дээр аппликейшн татаж аваад бүх тендерийн материалууд үзэх боломжтой болно. Дээрээс нь түүс гэж ярьж байгаа нэг машинаас бол бүх тендерийн материалуудыг татаж авах боломжтой болно. Төрийн бүх тендерийг худалдан авах ажиллагааны газар зохион байгуулдаггүй. Яамдууд өдөр тутмын үйл ажиллагаанд нь хэрэгтэй бичиг цаастай нь холбоотой тендерээ өөрсдөө шалгаруулчихдаг. Эргээд үүнийг иргэд хянах боломж хангалттай байхгүй. Тиймээс энэ хавартаа багтаж үнэн нь их бага. Асуудал нь том жижиг гэж ялгахгүйгээр төрийн мөнгөөр юу авсан бүхнийг нь нэгдсэн мэдээллийн санд оруулж иргэдэд хүргэдэг болно гэж байна. За ингэснээр 2016 он гэхэд төрийн бүх худалдан авах ажиллагаа 100% захин хэлбэрт шилжнэ. Тамж алтан гэрлийн төрийн ордноос бэлтгэсэн мэдээ сурвалжлагаар хөтөлбөрийг цааш үргэлжлүүлье. Парламент Монгол Улсын ерөнхий прокурор Магноргийн инх хамгаалан томилох Монгол Улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ. Цаашид хууль хяналтын байгууллагын хууль шударгаасыг сахих, хүний эрхийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай гэж улсын их хурлын гишүүд үзэж байна. Хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахдаа хүний эрхийг хамгаалах чиглэлд анхаарах шаардлагатай гэдгийг улсын их хурлын гишүүд сануулж байна. Зарим гишүүний тайлбарлаж байгаагаар бол цагдаагийн байгууллага мөрдөн байцаах ажиллагаа гүйцэтгэхдээ хүний эрхийг зөрчдөг байдал хавтгаарсан. Хууль шударга ёсыг алдагдуулдаг байдал гарч байна. Үүнд прокурорын байгууллага хяналт тавих ёстой гэдэг тухайд улсын ерөнхий прокурорыг томилох үеэр яригдлаа. Олон хоног одоо 20 шийдэгдэг 20 байцаадаг тэгсэн мөртлөө байцаалт нь 2-3 сар суулгach 2-3 удаа уулздаг ч гэдэг юм. Ингэж хүнийг залхаах маягаар одоо ингэж мөрддөг асуудлыг хямдаг гол байгуулвал прокурор. Тэгэхээр энэ дээр бол анхаарлаа хандуулаарай. Хууль завхруулдаг, олон сар жилээр хүнийг хордог, сүүлд нь шорон мөрдөн байцаах байгуулалт хүн амнасаа алдаж байгаа. Энэ бол Монголын түүхэнд гарч байгаагүй юм л завхрал. Хэргийн хугацаа хэтрүүлдэг, хүнийг цагдаа хордог, хүлээлгэх гээд одоо залхаах гэдэг одоо цагдаа хорж байгаа дараа 8 насын хохироодог ийм асуудлыг бол одоо хэрвээ одоо улсын прокурор болсон тохиолдолд гаргуулахгүй байх тал дээр бүх талын арга хэмжээ авч ажиллаа.
За сүүлийн жилүүдэд хуулийн байгууллагын улс төрчдийн захиалгаар ажилладаг байдал бий болж хувирсан гэж улсын хурлын гишүүд шүүмжилж байна. Хэн нэгнийг сонгуульд нэр дэвшүүлсэн нөхцөлд тодорхой шалтгаанаар баривчилж хордог, бас бодиттой үндэслэлгүйгээр шалгадаг, бизнес эрхлэгчдэд дарамт учруулдаг, хорд цагддаг, элдв шахалт үзүүлдэг байдал бий болсон. Ийм хандлагыг цаашид зогсоох ёстой гэж зарим гишүүд үзэж байна. Мөнгө шаардж гин гэж байгаа. Манайхан тэр хуулийн хяналтын байгууллагад ажиллаж байгаа нөхдөд мөнгө шаардж. Би одоо нэг хүний ар гэртээ тааралцсан. Уйлцсан явж ирсэн. 100 сая төгрөг болохгүй болчиход байна. Тэгэх юм бол нэг учир байна гэж байна гэдэг. Одоо яг болсон явдал шүү. Орд газараа өгчих тэгэх юм бол наад асуудал чи аятайхан шийдчихнэ гэдэг ингээд ярьж байна гэж байна. Энд чинь бүр хэрэг сэтэрж байгаа байхгүй юу? Ер нь хараа тус байдлаар ажиллах гэдэг энэ үндсэн чигүүргээ бол их сайн биелүүлэх хэрэгтэй баха. Ингэхгүй бол ямар нэгэн одоо улс төрийн хүчний ямар нэгэн хүний ямар нэгэн эрх мэдэлтний хараан дотор ажиллах юм бол байдал бас биш байдгийн байна. За улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь улсын ерөнхий прокурор Магун Норвын энх хамгаалан томилхон зөв гэж үзлээ. Хуулиар тогтоосон дэгийн дагуу улсын хурлын дарга санал хураалтын дүнг Монгол улсын ерөнхийлөгчд бичгээр хүргүүлэх юм. Магун Норвын энх хамгаалангийн хувьд эрх зүйч мэргэжилтэй түрүүнд нь цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар ажиллаж байсан бас удирдах албан тушаал хашиж байсан юм. Улсын хурл эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээний тухай тогтоол гаргахаар тогтоод байна. За холбогдох тогтоолын төслийг засгийн газар санаачлан боловсруулад байгаа юм а. За засгийн газрын боловсруулсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслөөр бол макро эдийн засгийг тогтворжуулах, валютын урсгалыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих саналыг улсын хурлд гаргаад байна. Тухайн тогтоолын хүрээнд зарим чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэхийг засгийн газар үзэж байна. Санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, нийгмийн халамжийн бодлогыг зорилтод бүлгэж чиглүүлэх, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, дэд үтсийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилтыг мөн тусгасан. Харин улсын хурлд Монгол Ардын намын бүлгийн хувьд улс орны эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унсан гэсэн дүгнэлтийг хийж байна. Ард иргэд амьдрал ахуйгаа өөдөн татах, эдийн засгийг сэргээхийг хүсэж байна. Тиймээс улсын хурл эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний тухай тогтоолыг батлан гаргах шаардлагатай зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Монгол Ардын намын бүлэг мэдэгдэж байна. Хямралыг татвар нэмж, иргэдийн халаасыг суулгах замаар биш, баялаг бүтээгчдэд дэмжиж хөрөнгө оруулалтыг татсан бодлого хөтөлбөрийн үр дүнд давах ёстой. Улсын хурл эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, өсөлтийг хангах чиглэлээр түрүүнд нь холбогдох шийдвэрүүдийг гаргаж байсан. Одоогоор улсын хурлын төвшөнд ч зарим хуулиудын төслийг хэлэлцэж байна. Гэтэл тухайн шийдвэр туссан зарим зүйлс болон хуулиудын төслийг давхардуулж улсын хурлаас дахин шийдвэр гаргуулах саналыг засгийн газар гаргах шаардлагагүй гэж улсын хурлд харсан намын бүлэг үзэж байна. Засгийн газар өөрсдийн нөөц болон бодлогоо шийдвэрийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнүүдийг улсын хурлаар шийдвэрлэхээр саналд оруулж байгаа нь үүсэж байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад цаг алдаж байна гэж ингэж үзэж байгаамаа. Засгийн газрын боловсруулсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төсөлд шинэлэг зүйлс тусгагдаж чадсангүй гэж гишүүн Батцогч шүүмжилж байна. Бас гишүүд улс төрийн тоглолт хийхгүй байх, нэгэн чийдэгдсэн яригдсан зүйлсийг давхардуулахгүй байх хэрэгтэй гэдгийг ч эрхэм гишүүн санууллаа. Эзэн зуугаад энэ хэдхэн сарын өмнө бид нар баталсан. Гайхаж байгаа л одоо батлаад өгсөн. Энэ хэрэгтэй юм а. Энийг л баталчихвал бид нар энэ эдийн засгийн хүндрэлээс даван туулчих юм а гэдэг зүйлийг ярьж байгаа баталсан шүү дээ. Улсын хурл ерэн засгийн газрыг хүссэн болгоныг л гаргаж өгöd байгаа. Хангалттай материалууд байгаа шүү дээ. Тухайн тогтоолын төсөлтөд холбогдуулан улсын хурлд шударга бас эвслийн бүлэг санал дүгнэлтээ гаргаж байр сууриа илэрхийлэх боломж нээлттэй байсан гэсэн тайлбарыг улсын хурлын удирдлага өгч байна. Гишүүн Даваа сүрэнгийн хувьд засгийн газрын боловсруулсан хөтөлбөрийн төсөл хит ерөнхий болсон тодорхой зорилтууд тусгагдаж чадсангүй гэсэн байр суурьтай байна. Экспортын чиглэлийн махны үйлдвэр хоёр газар барина гэдэг ч юм уу, энэ хоёр хөрсчин бас мах цах экспортлыг импортлыг юм яриад тахт нь энийг нэг бяцлах хийдгийг нэг 4-5 бяцлах хийдэг болъё гэдэг ч юм уу, ингээ бодиттой экспортын орлого чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг яахгүй ийм ерөнхий юм бол манад тэртээ дэргүй бий.
Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээс эхлээд түрүүнд нь хөндөгдөж байгаагүй бодлогын чанартай зарим зорилтыг тогтоолын төсөлд тусгасан гэж засгийн газрын хэрэглэх газрын дарга Баярсагт тайлбарлаж байна. Улсын хурал эдийн засгийн хүндрэлийг даван туулах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцгээр тогтоод байна. Манай улсын хамгийн анхны эмнэлгүүдийн нэг шаасны нэрмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн хамт олонны хөдөлмөрөөр эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг нь төрөөс өндрөөр үнэлж өнөөдөр хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонгоор шагналаа. Тос эмнэлэг 1954 онд анх мэс заслын эмнэлэг нэртэй байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо 700 гаруй мэргэжлийн эмч ажилчдаагаар 3 дугаар шатлын эмнэлгийн бүхэл тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Шаасны нэрмжит улсын 3 дугаар эмнэлгийг Монгол улсын төрийн дэд одон хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонгоор шагнал суугаа. Зарилэг болгосон Монгол улсын ерөнхийлөгч дахиагийн элбэгд орж төрийн дээд одон бол энэ эмнэлэгт ажиллаж байсан үе үеийн ахмад дууд эмч нар сувлогч энд ажиллаж байсан бүх хүмүүсийн одоо хөдөлмөр зүтгэлийг Монголын төр өндөр үндэсний одоо илэрлэг гэж бодож байна. Энэ шагнал бол энэ эмнэлэгт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа бүх хүмүүсийг одоо хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонгоор шагнасантай дүүнэ гэж бодож байна. Тийм. Тус эмнэлэг нь зүрх мэдрэлийн мэдсэлийн чиглэлд улсдаа тэргүүлж ажилладаг. Мөн улсын харьяаны бусад эмнэлгүүдэд хийдгүй судасны дотор эмчилгээ онцлогоогч хийж байгаа. 3 дугаар төв эмнэлэгт жилд 220 гаруй мянган хүнийг оншилж, 3000 орчим хүнд яаралтай түргэн тусламж үзүүлж, 5600 гаруй хүнд мэссэл хийдэг байна. Энэ 15 онд ч гэсэн зүрх судасны тусламж үйлчилгээний чиглэлд бол засгийн газар эрүүл мэндийн яамны бодлогоор одоо хагас тэрбум орчимд өрөөний тоног хөрөмжийн шинжлэх одоо энэ хөрөнгө оруулалт хийгдэж байна. Энэ хүрээнд бол одоо зүрх судасны чиглэлээр бол одоо гадагшаа явах урсгалыг бол бүрэн зогсоох одоо бодлого барьж ажилладаг. 3 дугаар эмнэлгийн цаашдын гол зорилго бол эрүүл мэндийн үйлчилгээ авахар гадны улс орныг зорж байгаа иргэдийн урсгалыг зогсоож өөрийнхөө улс оронд эмчлүүлэх боломжийг бүрдүүлэхэ. Тус эмнэлэг хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглан зүрх судасны болон хүзүү сэрний мэссэл хийж байна. Эдгээр мэслийг гадны улс оронд хийлгэхэд 30-аас 150 орчим сая төгрөг болдгоо. Харин 3 дугаар төв эмнэлэгт иргэд үн төлбөргүй үйлчлүүлдэг. Мөн тус эмнэлгийн техник технологийн шинжилэлт энэ жил 13.9 тэрбум төгрөг зарцуулахар болсон. Ингэснээр мэдрэл зүрх судасны мэссэлд орох шаардлагатай иргэд хүний нутгийг зорж бусдын гарыг харах шаардлагагүй болно гэж тус эмнэлгийн удирдлагууд хэлж байлаа. Одоо үзүүлэх юмдаа мөн эрүүл мэндийн салбарт холбоотой. Улс орны эдийн засаг хүндэрсэн үед эмнэлгүүд төсвийнхээ тал хувийг тануулдаг. Харин сайжруулалт боломжийн мөнгөтэй болдог. 2015 онд төсөв хүндхэн байх учраас эмнэлгүүд эмийн төсвөө 50% хүртэл хуваар хасуулж чадгаа. За эмнэлгийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай нэрагаас эхлээд өндөр наснд энэ шууд нөлөөлдөг. Тиймээс иргэдэд үзүүлэх үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулахын тулд эмнэлгүүд санхүүгийн эрх мэдэлтэй байх нь чухал юм а. Хэрвээ тэдэнд өөрсдийн гэсэн менежментээр ажиллах боломжийг олгвол үйл ажиллагаа нь одоо байгаагаас илүү сайжрах боломжтой юм байна. Фенобарбитал эмэнд 10 гаруй нэраа хордож байсан. Энэ бол эрүүл мэндийн салбар эрсдэл хариуцлага өндөртэй гэдгийг харуулсан жишээ. Гэтэл улсаас тухайн өвчнийг илэршүүлэх эмийн тоо хэмжээг заагаад өгчөгдөг. Та төсвөөс илүү зардал гаргавал хуулийн хариуцлага хүлээнэ. Энэ бол улсын эмнэлгүүдийн өмнө тулгамддаг гол асуудал. Тийм үйл явдал болно гэж төсөөлдөггүй учраас ингээл нөгөө эмээ хаанаас авах уу гэдэг асуудлууд гараад ирдэг. Тэрэн дээр жишээлбэл надад бол ирэх байхгүй. Тийм учраас энэ нөгөө төсөөлж байгаа журам маань өөрөө нэг тийм социализмын үеийн гэмээр сар сардан ингээд зүйл ангиар хитрхи хатуу ингээд хуваарлаад өгцөн. Тэрийг бол бид нар бол нөгөө төсвийн хуулийн дагуу яг тэр зүйл ангиар нь тухайн сард төсөөлөгдсөн хөрөнгийг л зарцуулах хэрэгтэй. Хоёр дүүрэг, нэг нь ховчлогдсон баян зүрх, нөгөөх нь одоо юу гэдгийг чингэлтэй ингээд байж байна, тийм ээ. Ховчлогдсон эмнэлэг нь яаж ийн ихлээр хүн буцаахгүй байгаа байхгүй. Яаж игээл тэрийг байлгаад авах хэрэгтэй. Хүмүүсээ авах гад байдаг, тийм ээ. Ягдгүй санхүүжилт нь орж ирэх хэрэгтэй эрүүл мэндийн даатгалаас. Улсынх яадгүй ихлээр аль болохын буцаахыг бодно. Ягдгүй тэр хүн олон хүн авлаа гэд санхүүжилтэнд тэр хүн дээр орж ирэх боломж нь муу байхгүй юу?
Өнгөрсөн онд улсаас эмийн төсөвт 68 тэрбум төгрөг хуваарлаж байсан бол энэ жил 60 тэрбум болж буурсан байна. Сар сартаа хуваарлаад бодохоор эмийн тоо хэмжээж багасна. Энэ нь эргээд иргэдэд хүрэх үйлчилгээгч хязгаарлахад нөлөөлдөг. Халдварт орчнууд гинт ингээ гарангууд төсөөр үйл ажиллагаа явуулахад бол аюул хэцүү байдаг. Тийм болохоор энэ төсвийг аль болох түргэн хугацаанд менежмент хийх тийм уян хатан нөхцөл байх хэрэгтэй. Эрүүл мэндийн одоо яамны харьяа байгууллагууд гэхэд бол одоо сайд даргын томилдог, төсвийн одоо яам баталдаг, тэгээ гүйцэтгэх удирдлагынч тэр стратегийн удирдлагынч гэсэн бүгд яамд одоо харьяалагдаж явж байгаа. Бидний одоо томьёолоод байгаагаар бол энэ удирдах зөвлөл үйл ажиллагаа явуулаад удирдах зөвлөл өнөөдөр гүйцэтгэх удирдлага томилдог, менежментийн бага бий болгодог. Тухайн менежментийн баг нь өөрөө өнөөдөр байгууллага авч явах бүх төлөвлөлтөө хийгээд санхүүжилтийнхаа үйл ажиллагааг хянаад аваад явдаг. Ийм хэлбэрт шилжүүл гэж үзэж байгаа. Хөгжингүй улс орнууд эмнэлгээ улс хувьсгалынх гэж ялгадаггүй. Аль болох за олон хүн тэгш хүртээмжтэйгээр тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлдэг. Яг энэ жишгээр бид хөгжих боломжтой төрөөс нийгмийн салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалтанд 2-3 дугаар шатлалын эмнэлгүүд багтаад байгаа юм байна. Дараагийн мэдээ. Монгол Улсын хамтарсан 3 дугаар сургуулиуд сургуулийн байр өргөтгөлөө. За хамгийн өндөр эрэлттэй гэдэг тодорхойлолтод багтдаг энэ сургууль шинэ өргөтгөлөө ашиглалтанд оруулснаар Орос 3 дугаар сургуульд суралцах хүүхдийн тоо нэмэгдэх боломж бүрдэж байна. Монгол Улсын хамтарсан 3 дугаар сургууль жил бүрийн эсэлтээрээ 120 хүүхэд шинээр авдаг. Харин энэ сургуульд суралцахыг хүссэн 700 орчим хүүхэд бүртгүүлдэг байна. Тийм учраас сургуулийн удирдлага, сургуулийн барилгаа 3 давхар болгон өргөтгөж өнөөдөр нээлттэй хийлээ. Ийм сайхан тоглог орчин үеийн загвар шийдэлтэй өргөдлөө болж байгаа маш их баяртай байна. Мөн өнөө үед маш өндөр эрэлт хэрэгцээтэй байгаа сургууль сургаж байгаа аав ээжтэй баярлалаа. Монгол Улсын хамтарсан 3 дугаар сургуулийн сургалтын чанар сайн гэдэг эцэг эхчүүд үнэлдэг. Сурах арга хариуцлагад сургадаг, дэг журамд суралцдаг, төгсөгчд нь ихтэйд сургуульд бүрэн элсдэг гэд энэ сургуулийн сурагчдад олон бахархал бий болжээ. Манай сургуулийн төгсөгчид Оросын холбооны улсын болон Монгол улсын 2 гэрчлэгээтэй төгсдөг. Энэ нь түүгч зогсолтгүй манай сургуулийн төгсөгчид Оросын холбооны улсын ерөнхий эсэлтийн шалгалтыг 100% гүйцэтгэлтэй өгдөг байгаа. Гадаадд сурахын тулд ялангуяа Англи, Америкт сурахын тулд олон үнэтэй курс бид нар суух шаардлага байдаг. Учир нь гэвэл энэ сургуультай мэргэжлийн гадаад багш нартай TOEFL буюу IELTS-д бол үнэгүй бэлдэж өгдөгөө. Тэрүүгээр л надад их таалагддаг, мөн тэрүүгээрээ бахархдаг. Хамгийн гол нь сургуулийн бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгөөр бус эцэг эхчүүдийн хандив тусламж бас хэмнэлтээр бий болгосон гэдгийг онцолж байгаа юм. Энэ мөнгийг эцэг эхчүүд сэтгэл харамгүй өгөөгүй бол бид түүнийг хэмнэж гамнаагүй бол энэ бүтээн байгуулалт босохгүй байх байсан. Орос 3 дугаар сургууль 960 хүүхдийн багтаамжтай байсан. Гэхдээ 2000 орчим хүүхэд суралцж байгаа юм а. Энэ сургуульд сурахыг хүссэн хүүхдүүдийг бүгдийг нь сургахыг боловсрал олгохыг сургуулийн удирдлагууд зорддог. Тийм ч учраас энэ боломжийг бүрдүүлэх бүтээн байгуулалт хийснээ өнөөдөр танилцуулсан юм. Манай сурвалжлагч Чимэтлэн Баатархунаар Булган аймагт ажиллаад ирлээ. Зөвхөн 2014 онд Булган аймагт 80 айлын орон сууц ашиглалтанд орж 150 хүүхэд цэцэрлэгтэй болж гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн шугам сүлжээнд холбогдсон хаус хороолол байгуулсан байна. Энэ бол Булган аймгийн 60 гаруй мянган иргэний өмнө тулгандаад байсан хүндрэлүүдийг шийдэх томоохон бүтээн байгуулалт болж чадсан байна. Булган аймгийн бүтээн байгуулалтын тухай мэдээг одоо хүлээн авна. Булган аймгийн төрх эмнэлэг бол 2014 онд хийсэн бүтээн байгуулалтын ганцхан жишээ. Өмнө нь нэг давхар намхан байшинд төрх эхчүүдийн амрах байр, эмэгтэйчүүд гэсэн 3 тасаг нэг дор хамтдаа байсан. Энд ердөө 24 хүн орон дээр үйлчлүүлэгч хүлээ авч өвчтнийхөө тоог хязгаарладаг байсан. Харин саяхан 50 ортой 3 давхар төрх эмнэлэг ашиглалтанд орсноор төрсөн эхчүүд болон яраа хүүхдүүдэд үзүүлэх тусламжийн чанар хүртээмж нэмэгдсэн байна. За өмнө нь бол яг байрны хувьд бол 86-7 оны үед ашиглалтанд орсон тийм байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. За одоо бол манайх байдал бол шал өөр байгаа. За 14 онд бол манайх бол жилдээ нэг 750-60-аад их 14 онд төрсөн байгаа. Энэ сүүлийн жилүүд бол төрөлт бол нэмэгдэж байгаа. Аймгийн төвүүдийн хувьд орон сууцны барилга цөөхөн учраас гэр хороололд олон хэрэгтэн амьдардаг. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлж хаус хорооллуудаа цэвэр бохир дулааны шугамд холбосон байна. Мөн хуучин гэр хорооллуудад инженерийн шугам сүлжээг оруулаад байна.
Энэ хаус хороол, таун хаус хороол гэдэг бол аймгийн Булган сумын төвд бүссэн байдлаар бий болгож яг тэр жишээгээ инженерийн шугамжуулж энэ шугамнуудыг бол одоо явуулах. Энэ инженерийн шугамжуулж явуулснаар Булган сумын төвд байгаа нийт 450 гаруй одоо гэр одоо амны орон сууцтай гэр орооллын холбогдсон. За энд маань болохоор цэвэр ус, бохир ус, дулаан, хэрэглээний халуус гэсэн 5 хос шугамт явж байгаа. Булган хот хоггүй булган болох төслийг хэрэгжүүлсэн хогийн цэг дээрээ хог боловсруулах үйлдвэр байгуулж хуванцар хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг болсон байна. Мөн 6 сарын 1 гэхэд хүүхдийн парка нээхэр төлөвлөсөн гэж байна. 15 га газрыг хамрах паркт тавигдах хүүхдийн тоглоомууд бэлэн дулаан болохоор угсархаар хүлээж байгаа гэж орон нутгийн удирдлагууд мэдгдсэн юм а. Эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төслийг улсын их хурлын зарим гишүүн санаачлан боловсруулж улсын их хурд төрөг мэдүүллээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагуудын бүтцийг шинжлэх, мэрэгжлийн үйлчилгээний байгууллага болгох, санхүү, менежмент, удирдлагын арга барилыг нь хөхүүлэн дэмжих эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх саналыг гишүүд гаргаад байна. Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын их хурлын тухай, төсвийн тогтвортой байдлын тухай, онц байдлын тухай, хүний хөгжил сангийн тухай, мөн ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим зүйл заалт, үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааны хянан шийдвэрлэх үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хурлаа өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар дээрх хуулийн зарим заалтад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тодорхой асуудлыг шийдвэрлэхэд улсын их хурлын нийт гишүүдийн эсвэл улсын их хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3-ны 2, 4-ний 3-аар асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтооснороо үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн улсын их хурлын чуулганы болон байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэд үзэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Үндсэн хуулийн цэцэд дээрх хуулийн үндсэн хууль зөрчсөн заалтыг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн төтгөлзүүлэхээр шийдвэрлэлээ. Хөгжил хүн клубээс салбар бүрийн технократуудыг нэгтгэж Монгол улсаа аврах улс төрийн шинэ хүчнийг зохион байгуулж байгаагаа өнөөдөр зарлалаа. Энэ клуб анх улс төрийн шинэ салхи үүсгэх зорилготой нэгдсэн өнгөрсөн хугацаанд Монголоо гэсэн зүрх сэтгэлдээ залуусаар игнэгээ өргөтгсээр иржээ. Өнөөдөр зарласан улс төрийн хүчин цаашид улс төрийн нам болж үйл ажиллагаагаа явуулах нэрээ өгөх зэрэг ажлууд явагдана гэж мэдээллээ. Өмнөгөө аймгийн 3 төс сумын нутаг дэвсгэр дэх шивээ хөрөнгийн бомтоор зорчигчид хууль бусаар байгалийн чулуу хэл нэвтрүүлэхийг завдсан байна. 2 дугаар сарын 12-ны өдөр улсын хилийн өмнөд бүсээр гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт хийхэд эргэнтэй фургон моркийн автомашины хаалганд 50 кг, эргэн О мөн фургон автомашины суудлын зөөлөвчөнд дор 55.5 кг байгалийн чулууг тус тус хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлж айлын байгууллагад хүлээлт өгчээ. Агаарланд дуулж байгаа баярлалаа. Монгол Мэд агентлагийн цагаар төлбөр үзүүлж байна. Цөмийн эрчим хүчний салбарт дэлхийд ихний 5-д ордог гол тоглогч болох Арива компани өөрийн улсдаа тэр дундаа ураны олборлолт хийж байсан бүс нутгийнхаа иргэдийн дунд хэр нэр нүртэй болохыг сонсож мэдгээр Дорногов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Франц улсад ажиллаад ирсэн байна. Аймгийн төлөөлөгчид эхлээд Парис хотын төвд байрлах Арива компани төв офисоор зочлон тус компани зүгээс дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа төслүүдтэй танилцсан юм а. Гэхдээ орон нутгийн төлөөлөгчдийн гол сонирхож байсан асуудал бол тус компани Дорногов аймагт хэрэгжүүлж байгаа төслийн талаар байлаа. Зөөвч авааны төслийн ашиглалтын хугацаа, хөрөнгө оруулалтын дүн, дээрээс нь ямар технологиор боловсруулах тухай бидний асууж байгаас хариулах боломжтой. Ураны 70 орчим реактор байдаг гэж түрүүний төсөлд яригдчихсэн тийм ээ. 70 орчим цөмийн реактор. Одоо яг ашиглагдаж байгаа реактор хэд вэ? Тэр нь аль улсад аль төвд байдаг? Намибд нээс уурхай төр хаалттай байгааг ярьлаа шүү дээ. Зах зээлийнхээ байдлаас болж бид нэ гэж ярьж байна тийм. Тэгтэл зах зээлийн байдал тийм таагүй байгаа юм уу? Тэнтхийг яагаад тэр газар доогуур уусган олборлох аргаар ингэж сонгож хийж байгаа юм? Тэгэхээр энэ бол мэдээж сайн үйлдвэр ажиллах бах. Тэгээ 1400 хэдэн ажиллах нь шүү дээ. Тэгэхээр энэ олон хүн ажиллаж байхад тэр улсуудыг одоо бодвол зөөгөл Улаанбаатараас зөөгөөд байхгүй тэр орон нутагт бас байрладаг орон байр юу гэдгийг байгаа ийм баригдах баха. Тэгээ тэр хизээ эхлэх үнийг хоёрдугаар тэгвэл тэр урах хариу явдаг одоо зам харгуй тавих ёстой бах. Мэдээж шороогоор божигнуулаад хөрсний өвдрөл үүсэхгүй бах.
Зөөвч овоогийн орд бол сүүлийн 10 жилд дэлхийд олдсон цөөн хэдэн том ордын нэг юм. Урааны агуулга багтаа ордод газар доогуур уусхан олбодлох аргыг хэрэгэлдэг. Өнөөдөр дэлхийд олбодлож байгаа нийт урааны ордын 40 гаруй хувийг энэ аргаар олбодлож байгаа. Бид энэ ордоос 1.6 тэрбум долларын ашиг олно гэж тооцоолсон. Мөн 1400 гаруй ажлын байрыг бий болгоно. Зам, дэд үтсийн асуудалч мөн анхаарч сайжруулсан зам тавьж байгаа. Бид эхний ээлжинд 700 хүн байрлах кемп байна. Хүнсний асуудлыг ч сум орон нутгаас хангахаар эхний гэрээ хэлцлүүд хийгдээд байна. Дэлхийн 5 твд 45,000 гаруй ажиллагчтай энэ компани аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ил тод байдлыг үйл ажиллагааныхаа гол цөм болгож ирснээ компани зүгээс танилцуулж ирсэн юм а. Areva компани Парис дахь салбарт өмнө нь улсын их хурлын гишүүн Уянга Содбаатар Батцэрэг цөмийн энергийн болон Мон атом компани удирдлагуудч зочилж байжээ. Areva компани анх уран олборлож байсан Бисим мужид уул уурхай нөхөн сэргээлтийн ажил хэр хийгдсэнтэй орон нутгийнхан танилцлаа. Мужийн газар тариалан хөдөө аж ахуйн гол бүс байж ирсэн энэ нутагт 1954 оноос эхлэн ил уурхайн аргаар уран олборлож 2001 онд уурхайн үйл ажиллагааг хаасан байна. Олборлолтоосон талбайнуудыг байнгын хяналтанд авч хуучин уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн нөлөөллийг арилгах гидрогеолог, геолог, биологийн төрлийн судалгааг олон үе шаттай хийж байж ийм үр дүнд хүрсэн байна. Уурхай байсан газрыг анх байсан унган төрхөнд нь оруулахад чамгүй хугацааг зарцуулжээ. Очоод иргэдээ яг бодтой мэдээлэл өгнө. Яаж зөвлөх нь манай иргэдийн өөрийнх нь асуудал. Мөн бага ард түмэн болсон аймгийнхаа иргэдийн хурлын бусад энд ирж чадаагүй төлөөлөгчд тэргүүлэгчтэй бас энэ хүү мэдээлэл өгнө. Сум бүрээ сонгогдсон төлөөлөгч нар тойрогтой ажиллах хэрэгтэй. Тэгээд тэр хугацаанд бас энд үзсэн харсан зүйлээ өөрсдөө тойрогын төлөөлөгчд ярина да. Areva компани Дорногов аймгийн нутагт урааны хайгуул олборлолтын 2 тонн төслийг хэрэгжүүлэхээр эхний хайгуулын олборлолтоо хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Тиймээс орон нутгийн иргэдийг тодорхой мэдээлэлээр хангахад энэ удаагийн аялал үр дүнгөө өгнө гэж үзэн компани зүгээс орон нутгийн төлөөллийг хамруулсан аяллыг Areva компани анхны уурхайн бүс болж исэн Бисим мужид зохион байгууллаа. Ирээдүйн яруу найрагчдыг төрүүлдэг цагаан уул наадам эхэллээ. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ наадамд 21 аймаг, мөн бүгд найрамд хотод ардуулсан өр Монголын өр төдс хорны яруу найрагчид оролцож байна. Монгол хэлний шахагдшгүй баялаг мөн сэтгэлгээний цар хүрээг шалгуур болгодог цагаан уул наадмыг Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Монголын залуучуудын албатай хамтран зохион байгуулж байна. Үхшгүй мөнхийн хайрын бэлэгдэл цагаан уул цэцгээр нэрлэгдсэн энэ наадамд 110 гаруй уран бүтээлж оролцсноос 2 дугаар шатанд 41-нд тунаж үлдсэн байна. За 1991 оноос хойш зохиогдож ирсэн цагаан уул наадамд бүгд найрамдах Хятад ард улсын өвөр Монголын өөртөө засах орноос олон яруу найрагч анх удаа оролцохоор зорж ирсэн байна. Өөрөө жалуун хүн учраас бас энэ талаар их нөгөө эрдэ очрогон тэр голын тохой дэр гэдэг шүлэг энэ төр орж ирсэн штэ наадамд. Тэгээд тэрний тухай өвөр Монголд мэдээлэлүүд зөндөө олон очдог. Тэгээд бид нэр удааны харин цагаауд наадмын шүлгүүдийг бас авч уншдаг. Их гоё утга уулгатай бас залуу хүмүүст их гоё санагддаг. Тэгээд анхаардаг. Тухайн яруу найрагчийг одоо яг хэр хэмжээний яруу найрагч вэ гэдгийг зөвхөн хайрын шүлгээс нь таньж болно гэж бас уншиж байсан. Ер нь ч бас тэр үн юм шиг санагддаг. Тэгээд энэ орчлон ч одоо хайр дурлал, хайр сэтгэл, хөгжим шүлэг яруу найрыг зураг одоо байхгүй бол их тийм гонигтай санагдана шүү дээ. Ер нь бол тийм болохоор хайрын шүлгийг одоо бичээгүй яруу найраг шиг байдгүй бах. Тэгээ ийм сайхан өдөр шүлгийг унших гэж байгаа та баяртай байна. Сэтгүүлч, яруу найрагч, утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн хувьд оролцогчдод өндөр шалгуур тавьж байгаа юм. Цагаан уул наадамд ирсэн бүтээлүүдийг сонсоход залуусын сэтгэлгээ гоо зүй мэдрэмж өндрөөр үнэлэгдэхээр байна гэж шүүгчид хэлж байна. За энэ дотроос шалгууруулах гол зүйл бол тэр яруу найргийн өөрийн сэтгэлгээ, уран чадвар, тэр цар хүрээ тийм ээ. Монголын утга зохиолын дунд байгаа хайрын тэр маш олон шүлгүүдийн дотор ямар шин нээлт хийж гэдгийг одоо илүү харна байх гэж бодож байна. Хамгийн гол үзүүлэлт нь ер нь үлээ шүү дээ. Өнөө цагийн Монгол яруу найргийг юу тодорхойлох гэж байгаа вэ гэхээр сэтгэлгээний цар хүрээ байхгүй юу. Тэгэхээр зөвхөн би наадмын шүүгчийн хувьд бол наадам дээр үүссэн бүтээлүүдийг илүү юуг нь анзаарсан байг гэвэл тухайн яруу найрагч өөрийнх нь шүү дээ тийм ээ. Монгол хэлээрээ юм уу их хэлээрээ мэдэрч байгаа тэр нэг үгийн мэдрэмж, нэг гоо сайхны мэдрэмж
нөгөө талдаа бол тэр хүний сэтгэлгээ ямар цар хүрээтэй байгаа юм бэ гэдгийг л анзаарч шүлтээ явуулсан. Цагаан уул хайрын шүлгийн наадам за залуу яруу найрагчдын өсч дэвжих эхлэл нь болдог. Жил бүрийн наадмаас төрөн гарсан шилдэгүүд нь болор цомын эздээр тодорч байсан. 17 дахь удаагийн энэ наадмын тухай нэвтрүүлгийг сар шинийн өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн телевиз үзэгчдэд хүргэнэ. Сар шинийн баяр зориулж Unitel Group-ийн хамт олноос бэлгэлдэг дугаарыг иргэдээ санал болгож байна. Иргэн та бэлгийн дугаарыг худалдаж авснаар давхар урамшуулалт хамрагдах боломжтой юм байна. Хэрэглэгчдэд юу хэрэгтэй байгааг сайн судалж дараа нь үйлчлэгээ нэвтрүүлдэг Unitel Group-ийн хамт олон бэлгэлдэг дугаар цагаан сарын бэлгэнд хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа юм а. Нэг дугаар авснаар 2 урамшуулал дагалдаж очих юм байна. Сар шинийн баярыг тохиолдуулсан урьдчилан төлбөрт үйлчилгээний бэлгэлдэг дугаарыг хэрэглэгчдэд санал болгож байгаа. Энэ нь болохоор 5,000 төгрөгийн үнэтэй карт маань 5,000 төгрөгийн 1.30 хоногийн үйлчилгээний эрх дагалддаг байгаа. Гэхдээ хамгийн гол энэ картны маань дугаарын маань давуу тал нь болохоор хэлэхэд амархан цээжилгээд хялбар дугааруудыг та хайртай дотны хүмүүстэй бэлгэлж болно. Тэгээд бэлгэлсэн хүнтэйгээ хоорондоо 3 сарын турш үнэгүй ярих хэрэгтэй ийм бэлгэлдэг дугаар байгаа. Тэгээд та манай дугаарыг Unitel-ийн үндсэн болон гэрээ салбаруудаас судалдаа аваарай. Бид хэрэглэгчдийн байр сууриас энэ бэлгийг санаачилсан юм гэдгийг тэрээр хэлж байлаа. Энэ бэлэг үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрнэ гэдэгт тэд итгэлтэй байна. Зэрлэг ан амьтад амьд байгалийн зураг авч үзэгчдэд таниулж байгаа хүрээлэн төслийнхэн гэр зургийн уралдаан зарлжээ. Байгалийн ан амьтдын зургийн уралдааны дүнг өнөөдөр танилцуулж үзэгсэлэнгээ гаргалаа. Дарууныгийн гэрэл зурагчин Эрдэнэ булганы 20 сардгийн нурууг харуулсан энэ зураг шилдгээр шалгарчээ. Энэ яг санаандгүй таарсан зураг яг ерөөсөө энэ зургийг авах гэж төлөвлөгөө явуулсан. Яг нар жарах үеэр энэ газраар яваад тэр уур маань савсцсан. Тэгээд айгу байгалийн өрмөс тогтцтой газар таарад тэг яг нар жарах үеэр яг алтан цагаар авсан байгаа. Зураг авах алтан цаг гэж байдаг. Нар жарах үеэр тийм. Хүрээлэн төслийнхэн 1 жилийн хугацаанд 40,000 км замыг туулж Монгол орны байгалийн сайхан ховор ан амьтдыг гэрэл зургийн болон видео хальснаа буулгасан. Ховордсон ан амьтдыг хамгаалах, тайлбарлан таниулах олон ажлыг төслийн багийнхан хийж байгаа. Өнөөдөр өнгөрсөн хугацаанд цуглуулсан Монгол орны ховор ан амьтдын зурган үзэсгэлэнгээ уран зургийн галерейд нээгээд байна. Таниулъя, хайрлуулъя, хамгаалуулъя, байгаль хамгаалах одоо үйлс гэдэг нь яг хол том юм уу тусдаа усуудыг хийдэг ажил биш. Бид нар чаддаг ямаараа дурангаар камераар бид нар тэр эх орныхоо давтарчгүй сайхан байгалыг л дарахалж үлдээе гэсэн зорилготой л усуудал та. Бид өнөөдөр улсын хорны дотоодод өрнөсөн зарим үйл явдлын мэдээ сурвалжлагаас үзүүлээ. Үргэлжлүүлэн орчуулагч редактор Ариун Чимгийн бэлтгэсэн дэлхийн мэдээг танилцуулъя. Беларусын нийслэл Минск хотноо Нормандын дөрвөл 16 цаг хилэлцээг хийсний дүнд Украины зүүн бүс нутагт тулдааны гал зогсоохоор тохиролцож гэрээ байгууллаа. Украины ерөнхийлөгч Петр Порошенко, Орос улбанаас ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер Ангела Меркель, Францын төрийн тэргүүн Франсуа Олланд нарын тохиролцоо ёсоор энэ сарын 15-нд буюу эрх нэм гарагаас Украинд гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлэх юм. За Минскийн гал зогсоох гэрээ бодитоор хэрэгжих хэсгээс Украины хямрал зогсох шатанд орох уу эсвэл бүр тэлэх үү гэдгийг шийдэгдэх юм. За хэрвээ талуудаа гал зогсоох гэрээг хэрэгжүүлэхгүй бол аль аль талдаа шахалт үзүүлэх төлөвтэй байна. Нормандын дөрвлийн гэрээний дагуу талууд энэ сарын 16-наас эхлэн Донбассаас цэргийн техник хэрэгсэл татаж хоригдлуудыг суллах юм а. Мөн Донбассын засаг захиргааны эрх мэдлийг өөрт нь шилжүүлэх эсхийг 30 хоногийн дотор шийдэх, за хоёр тал хоригдол солилцох, хүмүүнлэгийн коридор гаргах зэрэг чухал асуудал дээр байр сууриа нэгтгэлээ. Гэхдээ Оросын холбооны улс болон Украины төрийн тэргүүнаар Украины засгийн газрын мэдээлэл дугаа Дебальцев хотын нөхцөл байдалд дүгнэлт өгөх асуудал дээр санал зөрсөн байна. Бид үндсэн асуудал дээр тохиролцож чадлаа.
Гэхдээ Киев Донбассын төлөөлөгчтэй шууд харилцаагаас татгалзнаас болж хилэлцээ хэтэрхий урт сунжирсан. Урт хугацааны шийдэл хүрэхин тулд хинч шууд харилцах нь чухал. Бид тодорхой нөхцөлтөөр Нинтэргүнд 2 дугаар сарын 15-наас гал зогсоох тулалдааны шугамаас хоёр талын цэргийн хүчийг эргүүлэн татахаар тохирлоо. Итгэл найдварын гэрэл сүмэлзэж байна. Бид Минскийн гэрээний хэрэгжилтийг хангах үүрэг хүлээж байна. Гэхдээ үндсэн чиглэл дээрээ бодит алхам хийх ёстой. Үгүй болоо бид маш том бэрхшээлтэй тулгарна. Гэсэн ч ямар ч шийдэлгүй байсныг бодвол бид чухал амжилтанд хүрлээ. Хилэлцэгч талууд маш хүнд нөхцөлд хилэлцэж тохирсон гэрээнд гар үсэг зурлаа. Гол шийдвэр бол эрэх бям гаригаас нэм гаригтэй шилжигшүүн гал зогсоох урьдчилсан нөхцөлгүй гэрээнд хүрсэн явдал юм а. 19 хоногийн дотор бүх хоригдлыг суллана. Эхний 14 хоногт хүнд зэр зэвсгийг тулдааны шугамаас гаргана. Дараагийн 5 хоногт нь хоригдлуудаа харилцан солилцож дуусгах ёстой. Бид асуудлаа ярилцаад гэрээнд гар үсэг зурчлаа. Одоо гэрээ хэрэгжих чухал үе бидний өмнө байна. Украинд инх тайван тогтох хүртэл Европын зөвлөл шаардлагатай гэж үзвэл шахалт үзүүлэх болно. Гэхдээ бидний санаачлаг амжилтанд хүрч зөв замдаа орсон гэж бодож байна. Гэрээ ёсоор Украины парламент зүүн Украины мужуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх үүрэгтэй. Гэхдээ энэ асуудал Украины улс төрд томоохон маргаа үүсгэх төлөвтэй байна. За Минскийн уулзалт амжилттай болсноор Америк нэгдсэн улс Украинд зэр зэвсэг нийлүүлэх сонирхлоо түр хойшлуулахаас аргагүй боллоо. Гэхдээ Америк нэгдсэн улс Оросын холбооны улсыг Украины зүүн бүсээс хүнд зэвсэг техникээ гаргахыг шаардж байна. Харин Украиний энгийн иргэд Минскд батсан эхийн гэрээ Украиний зүүн бүс нутагт тэмцлийн галыг унтраана гэдэгт итгэл дүрэн биш байна. Зарим иргэд Орос Украины хилийг хаагааснаас зэвсэг тэмцлийн гал зогсохгүй гэж үзэж байна. Түүнчлэн Европын холбоо Украинд гал зогсоох гэрээний хэрэгжилтэнд Оросын холбооноос онцгой өр хүлээж байгааг санууллаа. Хэрвээ гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хангахгүй бол Европын холбоо Оросын холбоо улсад шинээр хориг арга хэмжээ авна гэдгээ анхааруулж байна. Дөрвлийн баталсан гэрээгээр буундуу зогсож, хүнд зэр зэвсгийг тулалдааны шугамаас татаж, Украины энэ оны эцэс гэхэд зүүн бүс нутагтаа илүү их эрх мэдэл олгох ёстой болсон. Гэвч Киев хотын зарим иргэд шинэ гэрээ байгуулсан ч гэсэн зэвсэг тэмцэл үргэлжлэнэ. Харин Украин Оросын хилийг хаах хүртэл буундуу тасрахгүй гэж ярьцгааж байна. За Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Минскэд энхийн хилэлцээ хийж байх үеэр зэвсэг тэмцэл эрчимдсэн тухай мэдээлжээ. За энэ үеэр Украины ерөнхийлөгч Европын холбооны ерөнхийлөгч Дональд Тусктай хамтарсан хэвлэлийн баг хурал хийлгэлээ. За энэ үеэр Украины төрийн тэргүүн хямрал тэмцлийн хугацаанд дэв санаа нэг байж дэмжлэг үзүүлж байгаа Европын эрх баригчдад талархлаа илэрхийлжээ. Мөн Америк нэгдсэн улсын засгийн газар Орос Украины тохиролцоо эрэх нэм гарагт Украины зүүн нутагт гал зогсооно гэдэгт итгэлтэй байгааг төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Гэхдээ зүүн Украинд зэвсэг тэмцэлд оролцогч бүх тал, ялангуяа Украины арим, Оросыг дэмжигч салан тусгаалагчдын үйл ажиллагаа гал зогсоох эсхийг шийднэ гэдгийг Америк нэгдсэн улсын төрийн департаментын мэдэгдэлд онцолжээ. За гэхдээ Америк нэгдсэн улсын засгийн газар хэрвээ гал зогсоохгүй бол Оросын холбооны улсад нэмэлт хориг тавих эсэхтэр байр сууриа хэлсэнгүй. Харин Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон Украинд гал зогсоох хүртэл Европын холбоо хориг арга хэмжээ тавих эсэхээ түр азанхан зүйтэйг сануулж байна. За Европын холбоо Оросын албан тушаалтнууд мөн Украины босгогчдын хөрөнгийг зарцаах, тэдэнд визний хориг тавих хугацааг ирэх даваа гараг хүртэл сунгачсан байна. За энэ хоригийг хэрэгжүүлэх хэсэг нь пүрэв гарагийн Минскийн гэрээг яг хэрэгжүүлэх хэсгээс хамаарах юм а. Дэлхийн мэдээ үргэлжилж байна. Нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөл лалын улс бүлэглэлийн санхүүжилтийн их үүсвэрүүдийг хаахад олон улсын хамтын ажиллагаа бий болгох тухай тогтоолын төслийг санал нэгтгэгээр баталлаа. Тус тогтоолын төслийг Орос улбаноос дэлхийн 30 гаруй оронтой хамтран боловсруулсан юм байна. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн баталсан тогтоолоор лалын улс бүлэглэлийн хяналтанд байгаа газар нутгаас газрын тос худалдаа авахыг хориглож байна. Мөн Сири, Иракаас үнэт эдлэл худалдаж авах бүх талын худалдаанд хориг тавьж байна. Түүнчлэн энэ тогтоолын дагуу барьцааны хүнийг мөнгөөр солилцохоо зогсоохыг улс орнуудад уриаллаа. За барууны орнууд болон Оросын холбооны улс Сирийн хямралд хуваагдмал байр суурьтай байж ирсэн. Гэхдээ тэд лалын улс бүлэглэлтэй тэмцэхэд хамтран ажиллаж байна. За Оросын холбооны улсаас нэгдсэн үндэсний байгууллагад суугаа суурин төлөөлөгч Виталий Чуркин энэхүү тогтоол алан хядагчдын санхүүжилтийн урсгалыг хаахад чухал алхам болсныг тэмдэглэлээ. Мөн Америк нэгдсэн улсаас нэгдсэн үндэсний байгууллагад суугаа суурин төлөөлөгч Саманта Пауэр лалын улс бүлэглэлийг үндэс суурьаар нь устгахад олон улс нэгдмэл байр суурьтай байхыг уриалсан байна. Бид уламжлалын ёсоор хөтөлбөрөд төсвөл цагуур орчин шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн ойр өдрүүдийн цаг гарan үржилсэн мэдээг үзүүлж байна.
Тэрхэн үзэгчтэй. Монгол Мэд агентлагийн цаг үрд мэдээлэл хөтөлбөрийнхөө баасан гараг ялж дугаарыг үзүүллээ. Анхаарал хандуулж хөтөлбөр таамтайсан баярлалаа. Та бүхэн маргааш амралтын өдрүүдэд аядахтай сайхан өнгөрөөрэй. Баярлалаа.